Сошиал медиа дээр ингээд анализ хийгээд ерөнхий шалгалт өгөх групп тэгээд энэ сурагчид эцэг эхчүүдтэй холбоотой юм хилцүүлгүүдийг харсны үндсэн дээр бол дараах хэд асуултуудад хариулъя. Хамгийн их төгөөмөл асуудаг. За мөн зарим нь жоохон маргаантай байдаг асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж хэлье. За яг үүндээ бол ийм мэргэжлийг сонгуул оновчтой, ийм мэргэжлийг сонгуул ирээдүйд ажлын байр сайтай цалин орлого өндөртэй байна гэсэн тийм баталгаа бол байхгүй. Мэдээж мэргэжил сонгоход бол хамгийн чухал зүйл бол тухайн хүүхдийн маань өөрийнх нь авяас чадвар, төрөлхийн өгдөл, за тэгээд өөрийнх нь сонирхол, мотивац, за тэгээд мэдээж эцэг эхийн бас дэмжлэг тодорхой шаардлагатай. Дээрээс нь бол ирээдүйд бас энэ орчин үеийн технологи, AI 900-д AI-д баг хүртэмтгий гэдэг юм уу, илүү өрсөлдөх чадвартай тийм мэргэжлийг сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дөрвөн хүчин зүйлийг баримтлаад тэгээд тухайн хүүхдийн онцлог хүүхэд өөр авьяастай, чадвартай, тийм учраас тэрийг нь аль болох илрүүлэх ямар нэгэн тест, сорил ийм зүйлүүд дээр тулгуурлаад мэргэжлийг сонгох нь бол оновчтой гэж бодож байна. За манай сургууль дээр бол мэргэжлийн чиг баримжаа олгох юм сэтгэл зүйн тест бол 7 хоног болгоны бямб харигт бол явагддаг байгаа. Энд бол эцэг эхчүүд үнд төлбөргүй ирээд хүүхдээ шалгуулах боломжтой байдаг. Энэ бол нэг яг энэ мэргэжлийг сонгоо гэсэн юм бол байхгүй. Энэ хүүхд бол ийм онцлогтой байна. Илүү сэтгэл зүйн талаас нь иймэрхүү мэргэжлүүд бол энэ хүүхдэд илүү зохиох, илүү оновчтой байх гэсэн ийм дүгнэлтийг гаргадаг байгаа. Манай сургуулиас ахлах англи сурагчдад зориулсан 2 төрлийн сургалтыг санал болгож байна. Эхний сургалт маань Еш математик 26 сургалт буюу 3 сарын 23-наас 5 сарын 22-ны хооронд үргэлжлэх 100% танхимын сургалт юм. Давуу тал нь Ешийн нээлттэй 1000 бодлого суурилсан 7 хоногт 3 удаа нэг орохтой 3 академик цагаар нийтдээ 9-7 хоногийн турш 3 өөр багш, 3 өөр сэдвэр буюу айлгуур, геометри, анализ гэсэн агуулгаар хичээл явагдана. Энэ сургалтанд маань сурагчдын төвшин хоцрогдолтой, анхан шатны эсвэл агсан төвшний аль нь ч байж болох бөгөөд сургалт, бодлого, асуулт, ойлгоогүй сэдвээр суйрлан явагдана. Анги дүргэлт харьцангуй бага учраас сурагчид маань багш тулж сайн ажиллахгүй байх үгийг санаа зовлтгүй. Төлбөрийн хувьд харьцангуй хямд буюу сарын 360 мянган төгрөг. Эхний 7 хоногийн хичээл туршилтаар үнэгүй суух боломжтой. Туршилтаа суухын тулд заавал тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэх шаардлагатай гэдгийг анхаараарай. Хоёр дахь сургалт маань Universal математик буюу SAT-ийн математик, Cambridge-ийн A болон AS level, AP calculus, statistic, IB-ийн математик зэрэг шалгалтуудад бэлдэх онлайн танхим хослолсон сургалт юм. 3 сарын 23-наас эхлээд дэлхийд алдартай Google-ийн Canvas сургалтын системээр суйрлан сургалт явагдана. Давуу тал нь сурагч бүрийн цаг зав, ачаалал, сурах хурдан тааруулан уян хатан байдлаар онлайн танхим контент хослолсон байдлаар явагдах учраас маш давуу талтай. Энэ сургалтанд хамрагдсанаар 7 хоног бүр сурагч 2 удаагийн вебинар, 1 удаагийн танхимын семинарт оролцож шалгалттай холбоотой ойлгоогүй сэдв бодлогуудаа асуух боломжтой. Мөн сургалтын платформоор дамжуулаад хичээлийн агуулгуудыг багтаасан маш олон төрлийн контентийг үзээд хамгийн сүүлийн үеийн ном сурах бичигээс дасгал бодлогуудыг бодох боломжтой. Багш бол зөвхөн хичээл зааж контент бэлтгэхээс гадна чиний зорилготой хүрэх коуч байх болно. Сургалтын төлбөр бол маш боломжийн. Сарын 279 мянган төгрөг. Монголд энэ төрлийн шалгалтуудад бэлдэх маш хэм төлбөртэй уян хатан сургалт өөр байхгүй гэдэгт бол 100% итгэлтэй байна. Бүртгүүлэх холбоос тайлбар хэсэгт байгаа. За мэдээж бол шаардлагатай. За яагаад гэх юм бол AI ямар хөгжиж байгаа ч гэсэн хүнийг ингээд орлоод шууд ингээд хүний ажлын байрыг булаагаад байгаа зүйл бол харьцангуй бага байна. AI маань бас яг ямар хөгжилтэй ирээдүйд ямар байдлаар бидний амьдралд нөлөө үзүүлэх нь бол одоогор бол урьдчилан бүрэн судлагдаагүй байна. Ерөнхий одоогийн байдлаа хараад үзэх юм бол илүү AI бол хүний өрсөлдөгч биш, хүний илүү бүтээмжийг сайжруулах юм хэрэгцэл чиглэл рүү илүү хөгжиж байгаа шиг байна. Тийм учраас бол ямар ч мэргэжил байсан AI тухайн мэргэжилд бол илүү хамтран зүтгэгч нэг түүл арга хэрэгсэл болно гэдэг бол ерөнхий чиг хандлагатай байх шиг байна. Тийм учраас бол AI-ийн өмнө график дизайнер, тэдэн постэр, тэдэн видео эдитинг ингэж хийдэг байсан гэх юм бол AI-ийн дараа бол илүү бүтээмжтэй, илүү их ажлыг
AI тусламжтайгаар хүн хийх боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө иймэрхүү байдлаар бол AI мэрэгчлэлт бол яг тийм мэрэгжил устдад алга болчихно гэсэн юм бол байхгүй байна. Одоогор бол дэлхийн эдийн засгийн форум 2025 2030 хүртэл ажлын байрны тайланд үндэслэснээр бол за илүү автоматжуулах боломжтой ажлын байрууд бол айгүй өртөж ийн өөрөлдөл AI илүү техник технологиор орлуулагдаж байна. За энэ нь бол одоо тийм тасалбар түгээгч гэдэг юм уу те иймэрхүү ажлын байрууд бол байна. Тэгэхээр энэ нь бол харьцангуй бакалаврын зэрэгтэй бол нэг холбоотой биш байна гэсэн үг. За мөн дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны ажлын байрны тодорхойлолт тайланд дурддагдсанаар бол ихэнх хвчлэн компьютерийн чиглэл, big data, за AI инженер, энэ чиглэлийг кибер аюулгүй байдлын мэрэгжлүүд бол айгүйх өсөлттэй гэсэн гарч байна. За Монголч гэсэн бас яг энэ чиг хандлагад дагаад бол энэ чиглэлийн мэрэгчдэд бол илүү нэмэгдэж байгаа. За мэдээж бол бүх өрсөлдөх чадвар гэдэг нь одоо тухайн сурагчид, тухайн мэрэгжлийг эзэмшиж байгаа хүмүүст илүү чухал баг. Тэгэхээр яг зөв өөрийнхөө авяас чадвартай илүү боломжтой тэр мэрэгжлийг сонгосон болвол тэр нь илүү өрсөлдөх чадвартай байх болохоос биш. Яг энэ мэрэгжлийг ямар ч хамаагүй хүн сонгох юм бол өрсөлдөх чадвартай гэсэн юм бол одоогор бол байхгүй гэсэн үг. За сүүлийн жилүүд бол энэ гадны олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг бол сурагчид бол их төгсөж байгаа. За энийг дагаад бол эсэлтийн ерөнхий шалгалтыг бусад олон улсын шалгалтуудаар бол дүүцүүлээд сүүлийн 3 жил болоод дүүцүүлээд явж байгаа. За боловсролын үнэлгээний төвийн аль биесны сайтаар бол шалгуулагчаар ингээ бүртгүүлээд олон улсын шалгалтуудынхаа дүн одоо нотлох баримтуудыг оруулаад ингээ ийш рүү дүүцүүлдэг байгаа. За холбогдох журмыг нь бол энд ингээд оруулжээ. За яг саатын хэдэн оноо нь манайхны бол хамгийн их өгж байгаа дүүцүүлж байгаа нь бол математик хичээлийг бол саатаар аяг их дүүцүүлээд байгаа. За энэ нь бол бас нэг юм тодорхой бус шалтгаан бус байгаа. За ер нь бол бүх шалгалтуудыг бол олон улсын шалгалтуудыг бол ийш рүү дүүцүүлж байгаа. Дүүцүүлэх юу нь бол энд харагдаж байна. Хоёр дахь сургалт маань Universal Mathematics буюу SAT-ийн математик, Cambridge-ийн A болон AS level, AP Calculus, Statistics, IB-ийн математик зэрэг шалгалтуудад бэлдэх онлайн танхим хослолсон сургалт юм а. 3 сарын 23-наас эхлээд дэлхийд алдартай Google-ийн Canvas сургалтын системээр суурилан сургалт явагдана. Давуу тал нь сурагч бүрийн цаг зав, ачаалал, сурах хурдан тааруулан уян хатан байдлаар онлайн танхим контент хослолсон байдлаар явагдах учраас маш давуу талтай. Энэ сургалтанд хамрагдсанаар 7 хоног бүр сурагч 2 удаагийн вебинар, 1 удаагийн танхимын семинарт оролцож шалгалттай холбоотой ойлгоогүй сэдв бодлогуудаа асуух боломжтой. Мөн сургалтын платформоор дамжуулаад хичээлийн агуулгуудыг багтаасан маш олон төрлийн контентийг үзээд хамгийн сүүлийн үеийн ном сурах бичигээс дасгал бодлогуудыг бодох боломжтой. Багш бол зөвхөн хичээл зааж контент бэлтгэхээс гадна чиний зорилготой хүрэх коуч байх болно. Сургалтын төлбөр бол маш боломжийн. Сарын 279 мянган төгрөг. За Монголд энэ төрлийн шалгалтуудад бэлдэх маш хэм төлбөртэй уян хатан сургалт өөр байхгүй гэдэгт бол 100% итгэлтэй байна. Бүртгүүлэх холбоос тайлбар хэсэгт байгаа. Тэгж бол болно. За сатын шалгалт бол жил болгон за оны эхнээс үзэх юм бол 3 сард хамгийн эхэлж авна. Тэгээд 5 сард авдаг, 5-6 сард авна. За ингээд 8 сар, тэгээд 10, 11, 12 сард авдаг. Яшин шалгалтыг бол яг үндсэн жил болгоны 6 сард авдаг. За тэгээ яг өвлийн яш гэж бол сүүлийн үед бас байдаг гэсэн 12 сард яшин шалгалтыг авна. Аль алигийн зэрэг өгч болно. Аль алигээр нь боловсрол үнэлгээний төвд одоо зэрэг бүртгүүлээд яшин шалгалтаач өгч болно. Сатын шалгалтаач зэрэг өгч болно. За сатын шалгалт гэдэг маань бол Америкийн одоо ерөнхий шалгалт гэсэн үг. За тэгтээ бол агуулгын хувьд бол манай ерөнхий шалгалтаас бол жоохон өөр байдаг. Энэ нь юу вэ гэхээр дотор бол 2 хэсэгтэй. За хэлний англи хэлний сурал англи хэлний хэсэг гэж байна. За энэ дотор нь бол дөрвийн хэсэг, за унших хэсэг гэсэн 2 хэсэгтэй. Ингээд 800 оноотой. За мөн 200-аас 800 оноо яг яштай адилхан. За яшийн шалгалт маань бол анх 2005 оноос эхлээд яг энэ сатын онооны системээр явж эхэлсэн байгаа.
За математикийн хэсэг гэж бас байгаа саатай шалгалтанд. Тэр нь бас 200-аас 800 оноотой. За ингээд энэ хоёр шалгалтаар бол ерөөхдөө нийлээд 1600 он аваад за гадагшаа ерөөхдөө бол голцоо Америкийн сургуулиуд руу бол саатын оног хөвчлээ илүү хүлээн зөвшөөрж ач холбогдол өгдөг. За ер нь хамгийн сайн сургуульд сурна гэх юм бол нэг 1500-аас дээш оноотой байх хэвээр. За дундад сургууль гэдэг маань нэг 1400, за 1300 хувьд бол эсэлтийн босхийг нь бол хангадаг. За саатын шалгалтанд бол за энэ доор байгаа энэ линкээр за College Board гэсэн энэ аль биесны төрийн бас байгууллагаас өөрийнхөө профайлыг бүрдүүлээд за тэгээ нэг ойролцоогоор $110 орчим төгрөгийг олон улсын картаар төлөөд за тэгээ бүртгэлнэ. За шалгалт авдаг газрууд маань бол бараг 10-аад газар байгаа бах. За American School, орчлон SILP, за тэгээд за TC English Academy гэдэг юм ингээд зөндөө олон тест центрүүд байгаа. Бүртгүүлэхдээ бол эдгээрээс аль нэгийг сонгоод авчиж болно. Саатын шалгалт бол хамгийн их хүүхдэд өгдөг хугацаа нь бол жил болгоны 3 сард бол хамгийн их өгдөг. Тэгэхээр хэрвээ өгөх гэж байгаа бол хугацаагаа айлуулах төлөвлөөд 3 сард бол маш их олон хүүхдэд өгдөг учраас бүх газрын тест центрүүдийн судалт дүүрчдэг байгаа. Тэгэхээр урьдчилаад нэлээд эрт бүртгүүлсэн дээр шүү. За математик бол мэдээж бүх шинжлэх ухаанд бол хэрэгтэй. Шинжлэх ухааны хувьд ерөнхий хэлнэ гэж явж байгаа. За тийм учраас бол ямар ч мэрэгчлэр байсан. За мэдээж байгалийн ухаан, инженерингийн чиглэлээр бол хамгийн их математик хэрэгэлдэг. За нийгмийн ухааны чиглэлээр бол бас л маш их математик, статистик судалгааны арга зүйн болдог. За тэгэхээр тухайн мэрэгчлэрийн амжилттай суралцахад бол ерөнхий боловсролын сургуульд авсан математикийн мэдлэг, за эсвэл олон улсын математикийн шалгалтуудыг өгнө гэдэг маань бол маш чухал. Энэ шалгалтуудыг өгснөөр бол маш их хүн бол одоо ирээдүйн суралцах мэрэгжилтэй бол хэрэгтэй. Энэ ойлголтуудыг бол маш сайн баталгаажуулж авдаг. Хоёр дахь сургалт маань Universal математик буюу саатын математик, Cambridge-ийн A болон AS level, AP Calculus, Statistics, IB-ийн математик зэрэг шалгалтуудад бэлдэх онлайн танхим хослолсон сургалт юм а. 3 сарын 23-наас эхлээд дэлхийд алдартай Google-ийн Canvas сургалтын системээр суурилан сургалт явагдана. Давуу тал нь сурагч бүрийн цаг зав, ачаалал, сурах хурдан тааруулан уян хатан байдлаар онлайн танхим контент хослолсон байдлаар явагдах учраас маш давуу талтай. Энэ сургалтанд хамрагдсанаар 7 хоног бүр сурагч 2 удаагийн вебинар, 1 удаагийн танхимын семинарт оролцож шалгалттай холбоотой ойлгоогүй сэдв бодлогуудаа асуух боломжтой. Мөн сургалтын платформоор дамжуулаад хичээлийн агуулгуудыг багтаасан маш олон төрлийн контентийг үзээд хамгийн сүүлийн үеийн ном сурах бичгээс дасгал бодлогуудыг бодох боломжтой. Багш бол зөвхөн хичээл зааж контент бэлтгэхээс гадна чиний зорилготой хүрэх коуч байх болно. Сургалтын төлбөр бол маш боломжийн. Сарын 279 мянган төгрөг. За Монголд энэ төрлийн шалгалтуудад бэлдэх маш хэм төлбөртэй уян хатан сургалт өөр байхгүй гэдэгт бол 100% итгэлтэй байна. Бүртгүүлэх холбоос тайлбар хэсэгт байгаа. За ер нь бол баг математикта илүү сайн байгаа нь бол илүү их амжилтанд хүрэх магадлал маш өндөр байдаг. Гэхдээ энэ бол зайлшгүй одоо математик сайн л бол заавал сайн байх хэрэгтэй гэсэн үг биш. Гэхдээ дийлэнх тохиолдолд бол математикт илүү суралцах чадвартай байна гэдэг маань илүү логик сэтгэлгээ өндөр байна гэсэн үг. Логик сэтгэлгээ өндөр байнгаа маань нөгөө талаараас бол тухайн мэрэгчлээ амжилттай карьертэй явахд бол илүү нөлөөлдөг. Тэгэхээр бол математик бол хоёр үзүүртэйгээр нөлөөлдөг гэж ойлгодог. Шууд тухайн мэрэгжилт бол мэдээж нөлөөлнө. Нөгөө талаар математикийн шалгалтуудыг ч гэдэг юм уу эдрийг өндөр мэдлэгтэй байна гэдэг маань нөгөө талаар хүний сэтгэн бодох чадвар тархины дасгал болж өгдөг. За мэдээж бол бүх юм оройтойгүй байна. Яг одоо хичээх хэрэгтэй байна. За тэгэхээр улсын 11-р ангид сурдаг гэхээр бол нэлээд яг уу гадагшаа сурахад бол нэлээд бэлдэх хугацаа чинь бол ер нь төгөх гээд байна. Аль хэдийн бэлдээд эхэлсэн байх хэвээр. Ер нь бол дундаж хугацаагаар бодох юм бол гэхдээ хүн илүү хичээвэл хүний зорилго хүсэл мөрөөдлийг бол юу ч одоо няцааж чадахгүй. За тийм учраас бол яг одоо математикийн хичээлдээ маш сайн сайжрах хэрэгтэй байна. За анкинд бол мэдээж ямар нэгэн одоо
хичээлээс гадуур нэмэлт сургалт, давтлага, за тэгээд онлайн их сурвалж, AI бүх нөөц бололцоог бол ашиглаад маш хурдан математикийн түвшнээ сайжруулах хэрэгтэй. За тэрний дараагаар бол гадагшаа явах сургалтын бэлтгэл, ямар шалгалтууд би ямар сургуульд одоо сурахыг бодож байгаа. Тухайн сургуулиас тавигдсан одоо ямар шаардлагууд байгаа юм, хэлний хувьд ямар шаардлага тавих юм, за суралцах чадварын хувьд ямар шаардлага тавих юм, за бусад одоо personal statement тэдэн дээр одоо ямар шаардлагууд байгаа гэдгийг маш сайн судлаад за тэгээд төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За төлөвлөгөө гаргахад бол саяын 3 үндсэн хүчин зүйлийг ингээд задраад цаашаа наривчлаад ямар сургуульд, ямар улсад гэдгээс хамаарат илүү наривчлсан юмуд гараад ирчихнэ гэсэн үг. 11-р ангидаа бол ЕШ бол үндсэн 10 хичээлээр авдаг байгаа. За тэр 10 хичээлээр одоо монгол хэл, математик, физик, хим ч гэх юм уу тэр 10 хичээлээр бол өгөх боломжгүй. Монгол хэл бичиг гээд ЕШ-с өмнө авдаг. За тэгтээ заавал одоо тэнцсэн байх хэрэгтэй шалгалт байдаг. Өөрөлдөл их сургуулийн оюутан болохын тулд бол ЕШ-ийн 2 хичээл дээр 490-с дээш оноо авах хэрэгтэй. Тэгтээ урьдчилсан нөхцөл нь юу вэ гэхээр монгол хэл бичгийн шалгалтандаа тэнцсэн байх хэрэгтэй. За тэгэхээр бол 12 дугаар ангидаа шууд монгол хэл бичгийн шалгалтандаа өгөөд тэнцэхгүй байх одоо магадлал эрсдэл байгаа учраас 11-р ангидаа монгол хэл бичгийн шалгалтыг бол өгч болдог. Тийм учраас бол урьдчилаад өгөхөд бол дараа жил нь өгөх шаардлагагүй болдог ч юм уу, эсвэл бол илүү сайн бэлтгэж гэдэг юм чухал. Тийм учраас бол урьдчилаад 11-р ангид өгсөн дээрээ их сургуульд орж болно, ЕШ-тэй тэнцэг хүч байгаа гэсэн. Тэгтээ бол их сургуульд бол сүүлийн үед бол үндсэн оюутан, за тэгээд зэргийн бус оюутан гэсэн хоёр чиглэлээр бол эсэлт авч байгаа ихэнх их сургуулиуд дээр. Үндсэн оюутан гэдэг маань бол ЕШ-ийн тухайн мэргэжилтэй холбоотой хоёр чиглэлийн ЕШ хичээл дээр 490-с дээш оноо дор хайж авсан. За зарим босгууд нь бол 490-с дээш өндөр байж болно. Тэр шаардлага хангаж байгаа бол ингээд үндсэн оюутан болно. Энэ шалгалтаа даваагүй ч юм уу, эсвэл монгол хэл бичгийн шалгалтандаа тэнцээгүй байх юм бол за зэргийн бус оюутнаар яг адилхан бакалаврын зэрэгтэй тухайн мэргэжлийн хичээлүүдийг үзээд хажуугаар нь ЕШ-тэй бэлдээд өвлийн ЕШ, за магадгүй дараа жилийнх нь ЕШ-тэй дахиад өгч болно. За ЕШ-ийн онооны хүчтэй хугацаа бол 2 жил байдаг. За тийм учраас бол үндсэн оюутан болохгүй байсан ч гэсэн зэргийн бусаар хэлсээд яг адилхан цаг алдалгүй бакалаврын зэргийн үндсэн хичээлүүдээ үзээд явж болно. За жүжигчин болохоор үнэхээр амар хүсэл мөрөөдөл эрмэлзэл ихтэй байгаа бол тэрийг бол хэн ч хориглож чадахгүй. Тэгтээ яхан эцэг эхийн зүгээс бол илүү бодиттой ч гэдэм үү, баталгаатай, орлого их өсвөртэй ч гэдэм үү, иймэрхүү байдлаар жоохон шахалт үзүүлэх магадaltaй байдаг. За тэгэхээр бол өөрийнхөө одоо яг чинхүү хүсэл эрмэлзэлтэй байгаа эсгийг бол өөрөөсөө дахин асууж тэрийг ямар нэгэн байдлаар мэдэх хэрэгтэй. Магадгүй маш их том хориг саад одоо жүжигчин болоход тавьсан ч гэсэн тэрийг даваад гарч чадчихвэл жүжигчин болох нь магадгүй зөв гэсэн үг. Тэрийг чадахгүй, давж гарч чадахгүй байгаа бол жүжигчин болох туйлын хүсэл мөрөөдөл бол биш ээ гэсэн үг. Манай сургуулиас ахлах англи сурагчдад зориулсан 2 төрлийн сургалтыг санал болгож байна. Эхний сургалт маань ЕШ математик 26 сургалт буюу 3 сарын 23-наас 5 сарын 22-ны хооронд үргэлжлэх 100% танхимын сургалт юм аа. Давуу тал нь ЕШ-ийн нээлттэй 1000 бодлоод суурилсан 7 хоногт 3 удаа нэг орохтой 3 академик цагаар нийтдээ 9-7 хоногийн турш 3 өөр багш, 3 өөр сэдвэр буюу айлгуур, геометри, анализ гэсэн агуулгаар хичээл явагдана. Энэ сургалтанд маань сурагчдын төвшин хоцрогдолтой, анхан шатны эсвэл агсан төвшний аль нь ч байж болох бөгөөд сургалт, бодлого, асуулт, ойлгоогүй сэдвээр суйрлан явагдана. Анги дүргэлт харьцангуй бага учраас сурагчид маань багш тулж сайн ажиллахгүй байх үгийг санаа зовлтгүй. Төлбөрийн хувьд харьцангуй хямд буюу сарын 360 мянган төгрөг. Эхний 7 хоногийн хичээл туршилтаар үнэгүй суух боломжтой. Туршилтаа суухын тулд заавал тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэх шаардлагатай гэдгийг анхаараарай.
За заавал хувийн төлбөртэй үнэтэй сургуульд одоо сурах гэсэн заавал шаардлага бол байхгүй. Ер нь бол гадагшаа сурахын тулд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр нэгдүгээр хэлний шаардлагыг хангах, хэлний шалгалтыг тодорхой шаардлага тавьсан шалгалтыг давах хэрэгтэй. Тэр нь тэнцэн байх хэрэгтэй. За хоёрдугаарт бол энэ хүн суралцах чадвартай гэдгийг шалгасан тест шалгалт байдаг. За тэрийг л давсан байх хэрэгтэй. За гуравдугаарт нь бол тэгээд хувь хүний ямар хүсэл мөрөөдөлтэй энэ мэргэжлэрээ одоо улсын орондоо юу бүтээгч байгаа, ирээдүйн зорилготой холбоотой юм эсэ гэж манайхан их ярьдаг. За ийм шаардлагууд байгаа. Тэгэхээр энэ гурван зүйлийг одоо бэлтлэх гэхэд бол заавал одоо хувийн өндөр төлбөртэй сургуульд бол суралцах шаардлага байхгүй. За төлбөргүй улсын сургуульд сурч байлаа ч гэсэн хажуугаар нь бол хэлний мэдлэгээ сайжруулад за дээрэс нь бол суралцах чадварын шалгалтууд буюу одоо хамгийн түгээмэл нь бол САТ-ийн шалгалт. За энэ шалгалтуудад бол ингээд ямар нэгэн сурвалт дамжаагаар яваад тэгээд тэнцэж болно. За сүүлийн үед бол бас боловсролын зуучлалын байгууллагууд бас нэлээх гарцсан байгаа учраас ерөнхийдөө бол төгсөх төгөхөөр нь хэлний шалгалт за суралцах чадварын шалгалтуудад авсныхаа дараа магадгүй тиймэрхүү консалтингийн байгууллагуудаар зуучлуулбал илүү бас үр дүнтэй байж магадгүй. Иймээс бол заавал одоо өндөр төлбөртэй хувийн сургуульд сурах заавал шаардлага байхгүй. Яг үүндээ зарим бас хувийн сургуулиуд маань бол энэ эцэг эхчүүдийн хүүхдээ сайн боловсролтой болгох гэсэн энэ хүсэл мөрөөдөл энэ ирмэлзэл дээр нь бол айгүй их бизнес хийж харагддаг. Ямар нэгэн гадны хөтөлбөргүй ч юм уу эсвэл бол яг багш нар нь сайн докторт суурьчилтай ажилддаг ч юм уу гэд айгүй их төлбөр аваад сургаад байдаг. Тэгсэн мөртлөө яг үнэндээ бол нөгөө төгсөх үед сая хэлсэн хэлний шалгалтуудад авч байгаа хэсэг за тэгээ суралцах чадварын шалгалтаа тэнцсэн хэсэг нь жоох эргэлзээтэй байдаг. Миний бодлоор бол тех заавал шаардлагагүй гэж бодож байна. За мэдээж AI програм хангамжийн чиглэлээр ингээд ирээдүйд ажиллана гэсэн сонирхолтой байгаа бол хамгийн эхлээд суур фундамент юу байх вэ гэхээр математик, физик, байгалийн шинжилгээ ухаан, за мэдээж тэгээд хэлний мэдлэг маш сайтай байх хэвээр. За тэгэхээр хамгийн гол нь бол математик. Тэгэхээр математикийн бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тэгсний дараа бол код бичих. За энэ IT-ийн чиглэлийн хичээлүүдийг бол илүү их сургуультаа үзүүл зүгээр 10 жилийн хүүхэд одоо код бичих юу за тийм сургуулиуд бол зөндөө байгаа. За тэдний хувьд бол би бол онцтой биш гэж боддог. Яагаад гэх юм бол илүү суур өндөр чиглэлд ажиллахын тулд математик мэдлэг нь өндөр байх, чадвар нь сайн байх хэрэгтэй. Тэгжиж бол одоо AI хөгжүүлэгч, за юм нарийн мэргэжлийг эзэмших боломжтой. Тэгэхээр юу шууд ингээ програмчлалыг хийж үзээд код янз бүрийн ингээ UI хөгжүүлэгч гэдэг юм уу, веб хөгжүүлнэ гэдэг юм маань бол одоо бол нэг тийм оновчтой биш. Цаана AI-ийн цаана бол асар их математик алгоритмууд явж идэг. За тэгэхээр математиктаа сайжрах нь бол хамгийн түрүүнд нэг чухлаа. Тэрний дараа бол их сургуультай мэдээж өсөөсөөгөө тэр кодын хичээлүүдийг үзнэ. 11-р сургуульд бол математикаараа бол Монгол Улсын хэмжээнд нэлээд өндөрт ордог сургууль. За тэгэхээр бол математик олимпиадад бол үргэлжлүүлээд маш сайн оролцох хэрэгтэй. За магадгүй төгсөх ахлах ангидаа улсын олимпиадад сайн оролцоо. За гадагшаа олон улсын математик олимпиадад оролцох юм бол за энэ илүү бүр амжилттай оролцох юм бол маш том даваа тал болно. Энэ бол Америкийн Ivy League гэж ярьдаг хамгийн топ сургуулиудад 100% тэтгэлэг авах сурах боломжтой юм замыг нээж өгдөгөө. Гэхдээ хамгийн чухал зүйл бол юу вэ гэхээр хажуугаар нь хэлний шалгалтуудаа тэндээ бас сайн бэлдэх хэрэгтэй. Хэлний мэдлэг маш өндөр байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь бол болж игүүл тэр олон улсын олимпиадад орно гэдэг бол маш том даваа тал болно. За ер нь бол одоо гадагшаа сурах байгаа хүүхдүүд маш их байдаг. Бэлтчихсэн 1-2 жил дор хаяж бэлдээд за шаардлагатай бүх оноонуудаа цуглуулчихсан байдаг. Тэгсэн мөртлөө яг тэтгэлэг авах гэдэг маань бол айгүй хэцүү байдаг. 100% тэтгэлэг авна гэдэг маань бол бас нэлээ нарийн бага магадaltaй байдаг. За харин олон улсын олимпиад энэ
нэр хүндтэй олимпиадад оролцсон, амжилттай оролцсон байх нь бол маш том давуу талыг олгодог. За тийм учраас бол олимпиад нь бол маш сайн бэлтгэж оруулах хэрэгтэй. Цаашдаа боловсрол, мэрэгжил сонгох, за математик, ерөнхий шалгалт, гадагшаа сурах гэх мэтлэн ийм сэдвүүдээр асуулт байвал коммент хэсэгт бичээрэй. Аль болох боломжоор хариулаад илүү дэлгэрэнгүй бичлэг хийхийг зорино.